Тэгшлийг л хэлээс зочны ярилцсан цагаар үргэлжилж байна. Өнөөдөр Ахаар хамж одоо хүрээлэн хөтөлбөр зочны цагаар. оройн бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. За анхаарлаа хандуулж хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Өнөөдөр манай студид мэргэжлийн албан ерхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга мөнх тогтоох. За мөн нийслэлийн мэргэжлийн албан газрын цөмийн болон цацрагийн албан улсын байцаагч мөнх сайхан оролцож байна. Ингээд та бүхэнд өнөөдөр мэндэ хүргье. За тэгэхээр нөгөө цөмийн технологи гэхээр бид бол өдөр тутамдаа яг энэ технологиос хүрэлсэн үйлчлэгийг бол ашигладаг. Гэхдээ яг нөгөө яг үүнтэй холбоотой мэдээлэл ер нь иргэдийн дунд хэрэг байдаг юм болоо энэ ойлголтын талаар та бас нэг иргэдэж байгаа товч мэдээлэл өгөхгүй. За цөмийн технологи гэдээ ярихаар иргэд бол ингээд нэрнээс нь ч юм уу сүрдээ те ийм технологи бол ер нь бол нэг Монгол улсад байдаггүй байх. Одоо тэгснээр шууд нөгөө нэршлээс нь хамаараад цөмийн зэвсэг гэдэг юм уран гэл айгу хүндрүүлж ойлгоод байдаг. Гэтэл энэ цөмийн технологи суурилсан төрөл бүрийн хэрэглийг эрүүл мэнд, геологи, уурхай, ашигт малтмал, соёл урлаг, боловсрал, батлан хамгаалах гэх бараг хэрэглэхгүй салбар байхгүй. За тэгээ энэ дундаас хамгийн иргэдэд хүрч үйлчилдэг хамгийн энгийн хэрэглээ нь эмнэлгийн эрдэнэтгэн зураг авахуулах юм уу нөгөө хавдрын туяа эмчилгээний ийм асуудлууд байгаа гэдэг. Гэтэл ингээ бусд маш олон өргөн салбарт хэрэгэлдэг. Тэгэхээр энэ цөмийн технологи дагаад тухайн технологиг яаж аюулгүй хэрэглэх вэ? Яаж өөр ашигтай хэрэглэх вэ гэдэг асуудал ярьдаг. Энэ чиглэл дээр мэргэжлийн албан байгууллагын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлийн байцаагч нар салбарын ялалтыг тавьж ажилладаг байгаа. Энэ технологи хэрэглэдэг одоо аж ахуйн нэгжид бол мэргэжлийн албан байгууллагаас тушаалбшуурал олгодог. Ер нь хичнээн байгууллага одоо байдсан болоо тий. Тэр талаар та бас нэг мэдээлэл өгөх. За тэгэхээр энэ цөмийн технологиг аюулгүй байдлыг нь хангаж аюулгүй нөхцөл байдалд ашиглах нь хамгийн чухал. Тэгэхээр мэргэжлийн албан байгууллагаас үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилсан байдлаар хяналт шалгалт хийдэг. За урьдчилсан байдлаар хяналт шалгалт хийхдээ тухайн ажлын байран дээр ажиллах ажилчид бэлтгэгдэж үү, энэ талаар мэдлэг ойлголттой байна уу, тухайн хэрэглэгч байгаа технологидод таарсан аюулгүй ажиллагааны дүрмтэй байна уу, за ямар нэг байдлаар ослын нөхцөл байдал үүсвэл хариу арга хэмжээ авах, яаж ажиллах гэдэг төлөвлөгөө байна уу? За тэнд ашиглах гэж байгаа аппарат, эрдэнэтгэн тоног төхөөрөмж нь чанарын баталгаажлалтын шаардлага хангаж байна үгээд бүхий л талаас нь аюулгүй байдлын үнэлгээ хийгээд тэгээд аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан газар тусгай зөвшөөрөл олгодог байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 500 давсан ийм цацрагийн үүсгэр хэрэгэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүд байгаа. Дийлэнх нь мэдээж эрүүл мэндийн салбарт тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 500 аж ахуйн нэгжийн жишээ нь хичнээн нийслэл ерөнхийдөө байдаг юм болоо. Дээрээс нь аюулгүй ажиллах одоо тэр сургалт одоо юм сургалт туршлагаа явуулах гэдэг ч юм уу те тухайн ажилтаа албаагчдыг бэлтгэх шаардлага байдаг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр ер нь зөв нийслэлийн жишээнүүд хичнээн тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн нэгж байдیں۔ Одоо яаж хяналт тавьдیں те магадгүй тодорхой хэмжээ зөрчил гаргалаа нийтлэг ямар зөрчлүүд илэрдгийг одоо туршлыг алгуулах тал дээр яаж ажилдгийг тэр талаар та бас мэдээлэл. За нийслэлд цэцрэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа 258 байгууллага байна. Энэхүү 258 байгууллага цэцрэгтэй холбоотой одоо ажлын байран дээрээсээ мэргэжлийн шаардлага авж байгаа авах магадлалтай одоо 1058 цэцрэгтэй ажиллагчдад ингээд мэргэжлийн албан байгууллагаас тогтмол хяналт тавьж байна. За цэцрэгтэй ажиллагч бол цэцрэгтэй орчинд ажиллахаас өмнө цөмийн нэргийн тухай хууль болон цэцрэгийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн дагуу цэцрэгийн хамгаалалт аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдах ёстой. За цаашдаа бол 2 жил тутамд ингээд сургалтанд хамрагддаг байгаа. За зөрчлийн тухайд гэх юм бол нийслэл цэцрэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад нийтлэг илэрдэг зөрчил бол аюулгүй ажиллагааны олон шаардлагууд байдаг. Эдгээр шаардлагуудыг зөрчих одоо дотоод хяналттай одоо тогтсон дөрвөн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хийх ёстой байдаг. Эдгээр зөрчлүүд бол нэлээд түгээмэл илэрдэг байна. Та түр хэлж штэ эрүүл мэндийн салбарт түлхүү бол ашигладаг гэж юм. Гэтэл та түр яран харихын дурдсан тийм одоо бүхий салбарт ашиглаж байна. Нийгмийн соёл урлагийн. Гэтэл нийгмийн гэхээр зүгээр одоо энгийн одоо миний ойлголтоор л ихэд эрүүл мэндийн салбар шиг рентген зураг авахулдаг бол одоо шинэ гайлын байгууллагуудаар бол жишээ нэг гар тээшний хянагч юм гэдэг өөрөөр хэлбэл ингээ эргээ бодохоор нэг эдийн засгийн хувьд бол маш их өгөөжтэй ашигтай байгаад байна. Энийг ингээ зөв зохистой ашиглах юм бол дээрээс нь сайн хөгжүүлж ашиглаж чадах юм бол энэ нь өөрөө тухайн улс орныхаа эдийн засгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм гэж харагдаад байгаа юм.
Тийм одоо тухайлбал хэллийн байгууллага, гайлын байгууллагууд дээр ачаа тийш шалгадаг эрдэмтгийнүүд ажилладаг. Энэ маань бол яг нөгөө хүний биеийг ингээд туяагаар нэвт яагаад дотор нь байгаа бүтцийг хардаг шиг тухайн ачаа тийшин дотор байгаа бараа бүтээгдэхүүн, тэгээ хоригдсан бараа бүтээгдэхүүн байна уу гэдэг дээр бол хяналт шалгалт хийхэд илүү хөнгөвчлсөн маягтай болоо явчихж байгаа. Одоо тэгээ зөвхөн ачаа тийш гэлгүй алтан булгийн боомт, замын үүдийн боомт гэдэг ачаал ихтэй томоохон боомтууд дээр галт тэрэг тэгээд ачааны машин энэ төр шалгадаг том хэмжээний эрдэмтгийн багжууд байрлуулж байгаа. Энэ маань бол иргэдэд нөгөө хүндрэлгүй те тухайн бараа бүтээгдэхүүнийг шалгах гал ачааг нь буулгахтай холбоотой асуудал гарахгүй зөвхөн нэг удаа скан хийгээл дотор нь байгаа зүйлүүдийг хараад тэгээ хоригдсан бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх юм онцгой ач холбогдолтой. Яг үүнтэй адилхан одоо нисэх онгоцны юм уу барилгын материалын бүтцийг бас эрдэмтгийн зураг аваад хянчдаг байгаа. Тухайн гагнаас юм уу чанар аюулгүй байдлынхаа тал дээр бат бүхийнхээ тал дээр чанарын шаардлага хангаж гэнэ гэдэг дээр бас ийм технологиуд явдаг. Гэхдээ энэ маань нөгөө иргэдэд биш яг тухайлсан байгууллага аж ахуйн нэгж за барилгын материалын хэрэглэгч нарт юм уу зориулсан учраас иргэд бас мэдэхгүй байдаг. Цөмийн яг бас энэтэй холбоотойгоор бас энэ бидний мэдээж улс орны эдийн засагт томоохон төсөв төвлөрүүлдэг эрдэмтийн үйлдвэр за оюутлогын үйлдвэр дээр бас цацрагийн үүсгээрээ хэрэглээ маш их. Тухайлбал эрдэмтийн үйлдвэр бол улсын хэмжээнд хамгийн их цацрагийн үүсгээр ашигладаг цацрагийн үүсгэр эрдэмтгийн багш тоног төхөөрөмж ашигладаг ийм аж ахуйн нэгж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс гайхаад юунд нь ашигладаг юм бол ямар зорилтоор хэрэглэдэг юм бол гэж бодож байгаа. Үйлдвэрлэлийн процессыг нь хяндаг. За эрдэмтийн үйлдвэрээс гарч байгаа бас одоо тухайлбал хөдрийн баяжмал байна уу те хөдрийн баяжмал тухайн элементүүд ямар орц хэмжээтэй орж уу гэдгийг тодорхойлоход бас цөмийн технологи суурилсан энэ аргыг хэрэглэдэг байгаа. За тэгээд судлаачдын хийсэн судалгааны дүнд үндэслээд одоо тухайлбал зэсийн баяжмал гарч байна гэж ойлгоод тэрүүгээрээ бол одоо нөгөө улсын төсөвт татврын хэмжээг тодорхойлдог байсан бол цөмийн технологийн аргаар илүү наривчлсан судалгаа хийгээд за энэ зэс гэсэн энэ баяжмал дотор бол дагалдаж гарч байгаа элементүүд донд ийм бас нөгөө үн цэнийхээ хувьд өндөр үн цэнтэй металлууд дагалдаж гарч байна гэд тодорхойлоод өгчгөөр түүнийгээ дагаад бол бас нөгөө улсын төсөв төвлөрүүлэх татврын хэмжээ нэмэгдэж байгаа жишээтэй. За эрүүл мэндийн салбарт хүмүүс эрдэмтгийн зурагтай холбоотой асуудал яриад байдаг. За илүү бас эмчилгээн дээр бол дэвшилттэй агсан төвшөнд ашиглаж байгаа тохиолдлууд байна. Тухайлбал бид нар хуучин хавдрын эмнэлэг дээр туяа эмчилгээ хийхэд цацрагийн үүсгэр ашигладаг байсан. Одоо бол хурцсуур энэ маань болохоор яг цацрагийн үүсгэртэй адилхан шин чанартай мөртлөө эрдэмтгийн багж ашиглаж байгаа. Тэгэхээр аюулын зэрэглэл нь харьцангуй гайгүй. За тэгээд нөгөө шархаж байгаа хавдрынхаа яг хэмжээгээр нь тохируулж хардаг ийм дэвшилттэй технологи. За эмчилгээ онцлогооны төв дээр суйрлуулах гэж байгаа хосолмол PET CT гэсэн энэ хосолмол цөмийн технологиг ашиглаад эхлвэл бас хорт хавдраар өвчилж байгаа энэ чиглэлээр эмчилгээ авах гэж байгаа хүмүүстэр бол нэлээд ийм иргэдэд хүрсэн үйлчилгээ Монголд анх удаа нэвтрэн за гадаад руу явж эмчлүүлэхтэй холбоотой зардал мөнгөний асуудал за тэгээд тухайн өвчтнийг авч явах хүний зардал гэдэг юм уу ийм хүндрэлтэй асуудлууд шийдэгдэх боломж гарч байгаа. За энэ цөмийн шинэ технологиг дагаад бид нар Монгол улсын хэмжээнд анх удаага стоп үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхээр ийм төрөл бүрийн салбаруудад ийм шин технологиуд нэвтэрж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар улсын хэмжээнд энэ цацрагийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт тавьдаг байцаагч нартай зориулсан сургалт зохион байгуулж байгаа. Тэгэхээр техник, технологийн энэ дэвшил, цөмийн технологийн дэвшилттэй холбоотойгоор түүнд хяналт тавьдаг байцаагч нарын мэдлэг боловсролыг бүтц орон тоог, хууль эрх зүйн орчинд заавал шинчилж ийм чадахжуулж авах ийм шаардлагатай учраас бид нар өнөөдөр энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Байцаагчаас гадна нөгөө талдаа яг энэ тухайн одоо цөмийн технологи ажилуулах хүн маань мэрэгсэн зориултын тусгай хүн байх хэрэгтэй байж гэсэн. Ер нь манай улсад яг ийм үнийн нөөцийн талын хэрэг байд юм болоо яг. Одоо ингээд тухайн мэдээж эхний ээжийн тухайн одоо юг ажилуулахын тулд тухайн одоо эвлэгч байд юм уу те. Тэгэхин тулд зөвшөөрлөө авахын тулд мэдээж
дотор нь ажиллах хүмүүсийг бол бэлэн болгосон байх хэрэгтэй шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тухайлбал эрүүл мэндийн салбарт ажиллах гэж байгаа эмч, эрдэнэтгэний эмч, дүр сонирхлогооны эмч гэдэг юм уу, уул уурхай салбарт тухайн цэцэрлэгийн үсгүүрийг ашиглаж байгаа геологийн мэрэгжилтэн бол үндсэн мэрэгжил дээрээ давхар яг тухайн технологиг ашиглах гэж байвал цэцэрлэгийн хамгаалалт аюулгүй байдлын чиглэлээр мэрэгшсэн сургалтанд хамрагдсан байх ёстой. Тэгээд нэг удаа сургалтанд хамрагдаад би энэ чиглэлээр мэрэгшижлээ гэж ойлгож болохгүй. Өөрөө энэ маань хатуу чанга хяналтын дор явагддаг ийм үйл ажиллагаа учраас 2 жил тутамдаа заавал давтан сургалтанд хамрагдчих ёстой гэсэн ийм хуулийн зохицуулттай байдаг. За эрүүл мэндийн салбар дээр бол нийтлэг одоо бид нар мэдээд байна тий. За ялангуяа иргэд рентген ахуулах, томографт харуулах гэдэг ч юм уу. За ингээд шаардлага хийлгэхэд бол эмнэлэг дээр очихдоо өөрөөр хэлбэл эдгээр үйлчлэгэнд бол бас өндөр төлбөртэй ордгоо. Өөрөөр хэлбэл иргэд ингээд очихын тулд тухайн одоо эмнэлгийнх нь одоо рентген харуулж байгаа төхөөрөмжин ч юм уу томографт харуулж байгаа төхөөрөмж хэр найдвартай чанартай гэдгийг одоо юу яаж мэддэм бол одоо энэ болгон дээр мэрэгжлийн албан байгууллагаас шинэ яг яаж хяналт тавьд юм бол тий. Магадгүй тухайн жил болгоно нь очиж үзлэг хяналт хийдэм болов эсвэл яадаг юм болоо. Одоо үнэхээр магадгүй эргэн томографт харуулчлаа гэхэд энэ одоо алдаатай зөрүүтэй гарцсан тохиолдолд гарлаа гэхэд эргээд одоо нөгөө иргэнийг нь одоо буруу онцлоо гэхэд ямар нэг хуулийн хариуцлага гэдэг ч юм уу иймэрхүү зохицуулт байдаг болоо. За тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Яагаад тэгэхээр шаардлага хангаагүй ийм шинжилгээнд орсон тохиолдолд эргээд шинжилгээнд орохоор мэдээж нөгөө нэг өртөг өндөртэй эмчилгээ учраас эмчилгээ онцлогоо учраас иргэдэд хүн тусна. Нөгөө талаараа дахиад давтан шаардлага авч байгаа тохиолдол үүсэж байгаа учраас бид нар энэ дээр хязгаарлах ийм асуудал гарахгүй, ийм зөрчил илрүүлэхгүй байх тал дээр бас бодлогын арга хэмжээндээр эрүүл мэндийн яам, цөмийн энергийн комиссийн ажлын албатаас хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар тухайн аппарат тоног төхөөрөмж өгье гэсэн туяагаа өгж гэнэ үү, шаардлага хангасан дүрс туяа зураг авч гэнэ үү гэдэг дээр бол чанарын баталгаажлалтын хэмжилт хийдэг ийм хяналтын чиглэл байгаа. Тэгэхээр бид нар явцынхаа дунд бол мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан төлбөөт хяналт шалгалттайгаа хавсраад энэ чанарын баталгаажлалтын хэмжилтийг хийгээ яваад идэг. Гэхдээ эрдэнэгийн аппарат тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхдээ ер нь бол шаардлага хангасан шинэ орчин үеийн аппарат тоног төхөөрөмж оруулж ирья гэдэг бодлого баримталж байгаа. Тэгээд энэ онд мэргэжлийн хяналтын байгууллага цөмийн энергийн комиссийн ажлын алба хамтраад 10 жилээс дээш насжилттай эрдэнэгийн аппарат тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ийм эрх зүйн зохицуулт бий болгосон. Тэгэхээр бид нар тухайн аппарат тоног төхөөрөмжөнд импортын зөвшөөрөл олохдоо энэ нөхцөлөө харгалзаж үзэж байгаа. Тэгээ хэдэн онд үйлдвэрлэгдсэн ямар аппарат юм. Тэгээ болж игэл дандаа шинэ аппарат тоног төхөөрөмж, чанарын шаардлага хангасан аппарат тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлж практикт ашиглая гэсэн ийм бодлого орж ажиллаж байгаа. Ер нь энэ манад орж ирж байгаа энэ тоног төхөөрөмжүүд нь одоо хэр орчин үетэй нийцсэн төхөөрөмжүүд байдаг вэ? Аль салбарт ер нь? За мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийгээ явахад ер нь бол тусгай зөвшөөрлгүйгээр хуулийн мэдхүүгээс тусгай зөвшөөрлгүйгээр чанарын шаардлага хангаагүй эрдэнэгийн аппарат оруулаад ирсэн ашиглах хадгалах зөвшөөрөл авалгүйгээр эмчилгээ онцлогоонд ашигласан ийм зөрчлүүд нэлээд хилэрдэг байсан. Энэ тал дээр мэргэжлийн хяналтын байгууллага сүүлийн 2 жилд бол нэлээд дөрвтэй арга хэмжээ авсан. 2 жил дараалан зохион байгуулсан сарын аяна за тусгай зөвшөөрөл авах ёстой. Тусгай зөвшөөрлийн хүрээнд ямар бичиг баримт бүрдүүлэх юм, аппарат тоног төхөөрөмж нь ямар байх юм гэдэг тал дээр хэрэглэгч байгууллагуудад зөвлөмж, сургалт, мэдээлэл хүргэж ажилласан. Үүний үр дүнд бол ер нь тусгай зөвшөөрлгүйгээр эрдэнэгийн аппарат чанарын шаардлага хангаагүй эрдэнэгийн аппарат улсын хилээр нэвтрүүлэх зөрчил эрс багассан байгаа. Яг саний мөнх тогтох дарга хэлсэн шиг ашиглах хадгалах зөвшөөрлөгөө ашигласан тохиолдол одоо эхний ээлжинд мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авд юм болоо те тэр талаар тавсан юм болоо. За тусгай зөвшөөрлөгөө цэцэрлэгийн үсгүүрийг ашиглах хадгалах зөрчил бас нэлээгүй илэрдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд тусгай зөвшөөрлөгөө ашиглаж байгаа эрдэнэгийн аппаратыг цэцэрлэгийн үсгүүрийг илрүүлэх за ийм орчин сэргийлэх хяналтыг хийсэн. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бол энэ оны хэмжээнд бол 40 байгууллагт орчин сэргийлэх хяналт хийгээд за тухайн байгууллага хэрэг эрдэнэгийн аппаратгүй одоо эрдэнэгийн
аппарат авч онцлогоо хийх ийм одоо төлөвлөгөөтэй байгаа бол цөмийн нэргийн тухай хууль болон холбогдох дүрм журмыг одоо таниулаад зөвлөмж хөргүүлээд за хэрэг тусгаар шүүрлэггүйгээр ирмэдгийн аппаратыг одоо хууль бусаар ашиглаж байгаа тусгаар шүүрлэггүй ашиглаж байгаа тохиолдолд бол хуулийн хариуцлага хүлээл гэж ажилласан байгаа. Үүнээр бол нийт 5 байгууллагын 6 ирмэдгийн аппаратын үйл ажиллагааг төр зогсоогоод за ингээд зөрчлийн арилгах хүртэл нь бол төр зогсоогоод хуулийн хариуцлага хүлээл гэсэн байна. Та руу нэг аяны талаар дуртад өнгөрлөө шүү дээ. Ер нь бол иргэдийг мэдээлж болох нь чухал юм аа. Дээрээс нь яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг сурах нь чухал юм аа гэж байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бүхний явуулаад байгаа энэ сургалт дээрээс нь энэ аяны гол зорилго ач холбогдол нь юу юм те? Гарах үр дүнгийн та бүхэн бас юу гэж харж байгаа юм бэ? Бид нар аянаа ер нь бол нийтлэг илэрж байгаа зөрчлийг бууруулах. За ямар зөрчил илрээд байна? Энэ зөрчил дээр байгууллагын аж ахуйн нэгж юм уу хэрэглэж байгаа байгууллагын одоо нөгөө мэдээлэл дутамгаас болоод байна уу? Үгүй бол эрх зүйн зохицуулалт нь болохгүй болоод ийм зөрчлүүд гараад байна уу гэдэг дээр дүн шинжилгээ хийж үздэг. Тэгээд энэ зөрчлийг бууруулахтай арга хэмжээ авъя. Одоо иргэд хэрэглэгч байгууллагын аж ахуйн нэгжийн мэдээллийн дутмаг бол тэднэрт мэдээлэл хүргэж ажиллая, зөвлөмж хүргэе. За эрх зүйн зохицуулалт нь байхгүй бол эрх бүхий байгууллагуудад хууль эрх зүйд ийм зохицуулалт, ийм зөвлөмж оруулъя, ийм санал оруулъя гэдэг байдал дээр сарын аянаа чиглүүлж ажилладаг. Тэгэхээр сарын аяны хүрээнд ингээд хийгдсэн ажлууд маань нэлээд үр дүнтэй. Бид нар зөрчилдөө ингээд үнэлгээ дүгнэлт хийгээд үзэхээр сарын аянаар одоо тусгай зөвшөөрлгүй цэцэргийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлдэг байгууллагууд чиглэсэн бол энэ зөрчил багасаад эсрэгээрээ импортын зөвшөөрөл авах явц агсан байх жишээтэй. Тэгэхээр энэ рүү голлол чиглэж ажилладаг байгаа. Нөгөө талаар иргэдэд бол энэ цэцэргийн ойлголтын талаар цэцэргийн хяналтын талаар зөв ойлголт өгөө. Бас мэдлэг мэдээлэлээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаас сурталчлаа гэдэг бодлого ирдэг. Тухайлбал одоо ингээд сая бас нөгөө шахмал түлшний үнсийг барилгын материалд нэмэлтээр ашиглая гэдэг асуудал яригдал эхлэнгүүт иргэд бол за энэ бол үнс ингээд хортой цэцрэг итгэж чин чанартай байдгаа энийг ингээд хямдаггүй учраас ийм аюултай зүйл гэтэл шахмал түлшний асуудлыг ингээ үнсийг барилгын материалд хэрэглэх гээд байна аюултай хортой гэл бас ингээ дийлэнх олон хүмүүс ийм ойлголттой яваад байдаг. Тэгээ бид нар бол бас энэ чиглэл дээр бол хяналтыг бүрэн тавьж ажилладаг байгаа. Тэгэхээр иргэд маань бас энэ талаар мэдээлгүй байна гэсэн үг. Тухайлбал ингээд үнсийг бол ингээд барилгын материалд хэрэглэхийг бүр огт хоригдсан зүйл байхгүй. За үнсээ аавна. Тухайн үнсийг хэрэглэсэн барилгын материалын эцсийн бүтээгдэхүүнийг лабораторид шинжилүүлнэ. За тэгээд ямар хэмжээтэй байна, хэмжээнээсээ хамаарат ямар зориултаар хэрэглэх нь заасан стандарт зохицуулт байдаг. Тэгэхээр бол огт хоригдсан зүйл гэж ойлгож болохгүй. Хэмжээнээсээ хамаарат яаж хэрэглэх үү гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ үнс ашиглаа барилгын материал үйлдвэрлэдэг байгууллагын аж ахуйн нэгжид бол мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийгээд лабораторийн шинжилгээ хийгээд зөвлөмж хөргүүлж ажилладаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол ингээд стандартаас давтсан хортой их хэмжээний цацраг ялгаруулж байгаа барилгын материалыг бол ахуй хэрэгцээнд ашиглаад байгаа зөрчил бол байхгүй байгаа. Дээрэс нь мэдээж энэ шахмал түлшний асуудал онцгой ач холбогдол өгж байгаа агаарын бохирдол бууруулахтай холбоотой. Тэгэхээр бид нар шахмал түлшиндээ дээрэс нь түүнээс гарч байгаа үнсэнд бол лабораторийн шинжилгээ хийж бас зохих хэмжээнд хяналтаа тавьж ажиллаж байгаа. За тэгэл ус хөрс ингээл нэг л зүйл цацрагтай гарлал гингүүт ингээл хортой юм байна. Энэн дээр ингээд хяналт тавьдаг байгууллага төрийн хяналтын байгууллага байна уу, чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгж байна уу гэдэг асуулт яригдаад байдаг. Ийм учраас бид нар бол энэ чиглэлээр бол ийм улсын хэмжээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. Ус хөрсөнд байх, хүнсний бүтээгдэхүүнд байх цэцргийн хэмжээ ийм хэмжээндээ байна, хэвийн хэмжээнд байна, хянаж байгаа гэдэг мэдээллийг бас иргэдэд олон нийтэд хүргэж авах нь зөв зүйтэй юм гэж ойлгоод энэ удаагийнхаа сарын аяныг бас энэ асуудал руу чиглүүлж ажиллаж байгаа. Ус хөрсөнд бас нэг шинжилгээ хийжүүлсэн санагдаад байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тийм. За жил болгон орчны цэцэргийн түвшинд бол мэргэжлийн хяналтын байгууллагаас хэн шинжилгээ хийдэг. Тухайлбал гадаад орчны цэцэргийн түвшинг бол улсын хэмжээнд 35 цэгт одоо өдөрт 2 удаа 12 цагийн давтамжтайгаар ингэж хэмдэг. Улаанбаатар хотод бол 2 цэгт. За тэгээд үлдэрсэн хангамжийн үндний ус байна. Айл өрхийн аж ахуйн нэгжүүдийн гүний удгийн усан байна. Энэ жилийн хувьд бол
Улаанбаатар хотын төвлөрсөн хангамжийн 7 их үсэр болон дүүргүүдийн гүний худгуудад цэцэргийн шинжилгээг хийсэн ийм удирдамжтай хяналт хийгдсэн байгаа. Мөн импортын болон дотоодын хүнсний бүтээгдэхүүн тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Мөн одоо иргэд олноороо байдаг дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей, үзүүрийн байгууллагуудад агаар дахь ардон гэж цэцэр бүтээгт одоо байгалийн цэцэр бүтээгт ийм хий байдаг. Энэ ардооны хяналтыг бас тогтмол хандал судалгаа хийгээд айл газраа их байна, айл газраа бага байна гэдгийг ингээд ерөөхдөө тогтмол жил болгон хяналт хийгээ хамруулад явдаг байгаа. Энэ жил шинэ унтны усны юунд одоо хяналт шалгалт хийхэд одоо шалгалтын хариу гарсан болов юу гэж гарсан болов? Шалгалтын хариу гарсан байгаа. Нийт энэ юуны хэмжээнд бол 7 ундны усны их үсрээс ундны усны дээж аваад за ингээд гүний удгуудаас дээж аваад нийт 4 үзүүлэлт тус бүр 4 үзүүлэлтээр тодорхойлсон байгаа. Шинжилгээний хариугаар бол цэцэргийн аюулгүй норм бол стандарт хэмжээнд одоо их гарсан тохиолдол илрээгүй бүгд одоо яг шаардлага хангаж байна гэж гарсан байна. Мөнх тогтвороор хөллөлтөд ер нь яг аль талаас нь та хэлж байл да асуудал бол байвал байна. За цаашаа шийдвэрлэх зүйлүүд бол байна гэж. Гэхдээ эргээд нөгөө талдаа мандат нөгөө хууль эрх зүйн орчин зохицуулалтууд нь ер нь их үдэ ямар хөө байдаг юм болов? За салбарын хэмжээнд бол холбогдох хууль тогтоомж эрх зүйн зохицуулалтууд хангалттай байгаа. За сүүлийн 3 жилд бол Цөмийн энергийн комиссийн ажлын албатай хамтраад бол энэ эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудал дээр маш их анхаарч ажилласан байгаа. Цөмийн энергийн комиссийн ажлын албанаас дамаа энэ цэцэр бүтээгт ашигт малтмалтай холбоотой асуудал дээр нэлээд олон эрх зүйн бичиг баримтнууд гарсан байгаа. Тэгэхээр ингээд эрх зүйн зохицуулалт бичиг баримт дагаж ажиллах дүрм журмууд маань тодорхой байгаад байвал за хяналт шалгалт тавьж ажиллах байцаагч нар бидний хувьд бол илүү ойлгомжтой маш амар байгаад байдаг. Гэхдээ ингээд би түрүүнд урьдлаа энэ технологийн хөгжил ийм хурдцтай байна тий. Тэгэхээр энэ технологийн хөгжил хурдцтай байгааг дагаад хяналтчилгаал тавих байцаагч нарын чадамж төдий чинээ сайн байх ёстой. Үүнтэйгээ уялдаад бас эрх зүйн зохицуулалтууд бол байнга шинжлэгдэж сайжирч явах ёстой байдаг. Дагаад нөгөө байцаагч нараас сурахын тулд ямарсан сургалт явуулаад байна шүү дээ тий. За малын өвчлөлийн эсрэг вакцины үйлдвэрлэх за мөн дээрээс нь археологийн судалгаанд бас энэ технологиг ашиглаж байна гэх юм байна да. Тэр дээр тал дээр таас нэмдэл. Тий, энэ одоо ингээл малын өвчлөлийн эсрэг вакцины үйлдвэрлэж байгаа, шүлхийн вакцины үйлдвэрлэж байгаа. Тэгээд урлагийн үнд бүтээл ашиглах, тэгээд газар тариаланд бас нөгөө шинэ сортын үр ургамал гаргаж авах гэл энэ чиглэлүүдээр ингээд цөмийн технологид суурилсан судалгаа шинжилгээний ажлууд нэлээд хийгддэг. Тэгээд яг энэ судалгааны ажил маань болохоор нөгөө иргэдийн өдөр тутмын амьдралд нэг юугүй шууд ингээд нөгөө хүрдэггүй учраас хүмүүс ойлголтгүй яваад байдаг. За гэтэл нөгөө бид нар өөрсдөө Монгол улс маань мал аж ахуйн орн. За малын вакцины урьдчилан сэргийлэхтэй малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудал ямар чухал илээ те. Тэгэхээр энэ дээр бол энэ малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэхэд бол энэ цөмийн технологи амжилттай хэрэгжилж байгаа. За хүн амыг засваргийн сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлээр хяналт хийгдсэн гэсэн энэ талаар таа. Тийм одоо тэгэхээр бидний хийгээд байгаа бүхэл хяналт шалгалтын үндсэн зорилго нь ерөөсөө л хүн амыг засваргийн сөрөг нөлөөллөөс хүн ам гэдэг аахгүй байгаль орчин хүрээлэн байгаа орчин хүн амыг бол засваргийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн. Тэгэхээр ийм хяналт байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол улсад хэрэглэгдэж байгаа бүхэл цэцэргийн хяналт шалгалт энэ хийгээд байгаа бидний цэцэргийн хяналт шалгалт за тэгээд цөмийн технологи маань ерөөсөө энхийн зорилгоор ашиглах ийм л зорилттой. Гэхдээ бол цэцэрэг гэдэг маань бол тодорхой ийм зөвшөөрөгдөх норм хязгаартай байх ёстой учраас энэнд л бариулж энэ технологиг амжилттай ашиглая гэсэн ийм л чиглэлд хийгддэг хяналт шалгалт байгаа. Ялангуяа иргэд маань за яг тухайн нөгөө нэг орчин нөхцөлд ажиллаж байгаа яг энэ нөгөө цэцэрэг төвөдтэй харьцаж байгаа технологитой харьцаж байгаа хүн ер нь өөрөө яг юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Магадгүй одоо иргэд жишээ нь ямар нэг эмнэлэгт очиод ч юм уу те эрдэнэ зурвал томографт харуулахын тулд иргэд өөрсдөө яг юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм болоо. Тэр тал дээр таас юм. Тэгэхээр яг тэр цацрагтай орчинд ажиллаж байгаа цацрагтай ажиллагч бол өөрөө ямар технологи ашиглаж байна, би өөрийгөө яаж хамгаалах ёстой юм, аюулгүй ажиллагааны дүрмээ яаж мөрдөх ёстой гэдэг дээр ойлголттой. Тэгээд сургалтанд хамрагдсан болохоор мэдээж мэдлэгтэй байх ёстой. За иргэд бол мэдээж
бас ингээд тодорхой хэмжээгээр мэдээж эмч зөвлөн за та эрдэнэтгийн шинжилгээнд орох хэрэгтэй байна. Та энэ өвчлөлөөс болоод компьютер томографийн ийм онцлогоонд орох хэрэгтэй болсон байна. За эсвэл та ингээд хавдрын өвчлөлтэй байна. Энэ хавдар маань бол ингээд туяа эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай байна гэдгийг эмч өөрөө үзэж зөвлөж, эмчийн зөвлөгөөтэй л ордог ийм юу байгаа. Эмчилгээ онцлогооны ийм арга зүй байгаа. Тэгэхээр энэ дээр туяанд орох гэж байгаа өвчтөн өөрөө бас анхаарах хэрэгтэй. Би нэгэнт эмч зөвлөөд энэ эмчилгээ үйлчилгээг авах гэж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр цацрагийн нөлөөлөлтөй ийм эмчилгээ үйлчилгээ авах нэ. Тэгэхээр би өөрийгөө яаж хамгаалах ёстой юм болоо? Өөрөө бас ямар дэглэм, ямар одоо дүрм журм мөрдөж ажиллах хэвээр дүрмийн хүрээнд энэ эмчилгээ онцлогоог авах ёстой юм бэ гэдэг тал дээр ойлголттой байх ёстой. За чэшний зураг авахуулах юм уу, компьютер томограф, туяа эмчилгээний асуудлууд бол өөрсдөө бас цацрагийн тун авдаг, харилцан адилгүй тун авдаг ийм ялгаатай үйлчилгээнүүд байгаа. Тэгэхээр өвчтөө өөрийгөө тэрийгэ мэдчих ёстой. За би чэшний зураг авахуулаад ийм бага хэмжээний тун авдгийн эмч нь энэ бол туяа эмчилгээнд орно, энэ бол нэг энтэй ингээд дүүхөөц юм уу адилхан эмчилгээ онцлогоо байна гэж ойлгож болохгүй. Тодорхой хэмжээгээр бас өндөр хэмжээний тун авч байгаа тохиолдолд цөмийн онц зүй эмчилгээ авч байгаа тохиолдолд тодорхой хугацаанд өөрийгөө бас тусгаарлах, за тэгээд бас эмчилгээ онцлогооныхоо юуг явцад авч байгаа тунгийнхаа талаар эмчтэйгээ ярилцах, зөвлөгөө авах гэсэн ийм мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Яг хяналт тавьдаг манай улсын байцаагч нар ихэр олон байдгийн болоо. Тэгэхээр одоо хангалттай хэмжээтэй байдгийн бол одоо магадгүй нэг тавьж байгаа хяналт тавьж байгаа байцаагч нар одоо тооны хувьд одоо ихэр олон байдгийн бол цаашид одоо магадгүй нэмэгдүүлэх шаардлагатай байдгүй. За өмнө нь цөмийн энергийн газар улсын мэргэжлийн хяналтын газар байхад бол ер нь Улаанбаатар хотоос энэ улсын хэмжээний хяналтыг бол төвлөрүүлэн хийдэг байсан. За улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар бол манай чиг үүргийн хяналтын газар 2015 онд шилжиж ирсэн. За 2015 онд шилжиж ирснээс хойш бол нэлээд бүтцийн хувьд бол нэлээд өргөжж байгаа. За одоо нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дээр манай чиг үүргийн хяналтыг хэрэгжүүлдэг нэгж байгуулагдсан. Аймаг орон нутагт бол бас орон тооны байцаагч нар болон чиг үүргийн хяналтыг хавсран гүйцэтгэдэг байцаагч нар нэмэгдээд нийтдээ 65 орон тоотойгоор улсын хэмжээний хяналтыг хэрэгжүүлж байгаа. За бид гурийн ярилцах цаг өндөрлөж байна. Үзэгчдээ өнөөдөр манай студид мэргэжлийн хяналтын ерхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга мөнх тогтоох, за мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч мөнх сайхан оролцлоо. Урилгыг хүлэвч студид хүрэлцэн ирсэн баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бид та бүхэнд зочны ярилцлагын цагаа хүргэлээ. Анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа.